Хай. Өнөөдөр Японы Донки дэлгүүрээс авчирсан юмнуудаа нэг уднаас нь задалж, гэртээ үлдээхээ үлдээж, хүмүүст амсалгыгаа ялгаж тавья. Бижин дэрснээс хойш бүр амар залхуу үрээд ядраад уутын ч задлаагүйсэн. Нэг их юм аваагүй дээ. Хүмүүст амсуулах нөө Япон явсан хүмүүс авчрахтаа дандаа авчирдаг нөө чихэр, жимс. Тэдгэрийн л авсан. Мэдээж ямар ч гайхуулах зорилгогүйгээр ямархуу төрлийн бүтээгдэхүүн ямархуу үнэтэй байдгийг л жишээ болгож оруулж байгаа шүү за. Энэ нөгөө ногоон цайтай KitKat. Ингээд томороо болохоор 35,000 төгрөг, дотроо 5 ширхэгтэй гэдэг чинь нэг уут нь 7,000 төгрөг гэсэн үг. Тэгэхээр бас нэг хэмтхэн биш байгаа үстэй. Дотроо 10 ширхэг юм жигэн KitKatтай гэдэг чинь тэгээд нэг жижиг KitKat гэхэд чинь 700 төгрөг. KitKat чи юм 2 салаа гэдэг юм чи нэг нь 350 төгрөг ч шиг. Йой тэгж тооцдог л яг юмэр нэттэй. Тэгээд эднээс болохоор хатаасан чавга нэг хаяа зажлаа суухад эсэглэн гоё идэв штэ. Тийм. Энэ нэг жижигэн шампунь шиг юу илээ гэтгсэн чинь сүүн шингэн байна. Тэгээ хинд яг яах гэж авснаа санахгүй байна. Гэтэ 40,000 төгрөгөөр авсан юм байна. Тийм ч гайгүй бах өөрөө хэрэлчээ. Энэ 3 ширхэгтэй хөрөгчнээ алдвал нөхөр хүү бит 3. Энэ хоёр нинжаг энэ хоёр яаж сонгохыг мэдэхгүй ч гэсэн тэр дээр нь байгаа улаан хөрөхн нь бол би. Тэгээд энэ ногоон цайтай мочи, ногоон цайтай чихэр энтергээд ер нь Японы амттангуудын гол амт нь ногоон цайтай байдэн штэ. Бүх юм нь ногоон цайтай байх нь ер нь Японы амттангуудын соёл байх. Би өөрөө ногоон цайнд тийм дуртай бишээ. Нэг хитрхи өтгөн ногоон цайнаас түүхий амт амтагдаад идэх. Түүхий загас юм шиг, түүхий мах ч идэх байгаа юм шиг нэг тийм. Гэхдээ нэг өтгнөр угаад илгүй зүгээр юм амттанд шингэсэн ногоон цайны амтанд бол гайгүй дуртай. Энэ чихэр ганцхан утай байна. Тийм чин өөрсдөө итгэж лавсан баг. Задлжээ. Тэгээд амсаад үтсэн чинь тийм гоё бишээ. Яг үтэл ер нь ихтэй японочууд тийм чихэр жимсэн чихэрлэг айгу муутай юм шиг санагцсан. Надаа хятад тийм юм шиг санагдаад байдаг гэсэн байхгүй юу? Нэг тийм чихэр нь хүртэл нэг чихэрлэг биш. Сникерс нь хүртэл нэг тийм гоё амттай биш. Тэгсэн чи Япон бол бүр тийм юм билээ. Бүр амтгүй шинжтэй. Сникерсийн бас амсан. Бүр нэг амтгүй санагцсан. Эсвэл бид нэр ингээ багасаа тэрхий чихэрлэг юм мэдээ сурцсан байх та. Энэ юу вэ гэвэл нүүр цэвэрлэгч одоо будаг арилгагч юм шиг байна. Энийг яах гэж авснаа юусоо санахгүй байна. Айгуул яг би нэг тэнд байхдаа л хэрэглэнэ гэж бодож авсан байх. Тэгчээд нэг яг хэрэглээчгүй угаасаа буудлын нэг удаагийн будаг арилгагчдыг хэрэглээ тэгээд энийг тэр чигт мартаад аваад ирсэн юм шиг байна уу? Хэндэл хэрэглэжээ. Энэ гүзэлцгэнтэй шоколад харин стогоо ямттай санагцсан. Дотроо нь гэхдээ цөөхөн ширхтэй юм билээ. Тэгчээд үнэн амир үнэтэй 33 мянга гэхэлэр угаасаа гоё ямттай байхгүй бол зодно гэж юу. Энэ нүдний ч гэж зовхны тос юм шиг байна. Би ер нь зовхондоо тос түрхэдэггүй. Ер нь одоо ч тэгэл 30 мж гарсан юм чи ер нь заавал хэрэглэх ёстой гэд яриад идэм билээ. Гэхдээ би ер нь бол баг огт хэрэглэдэггүй дээ. Унтахын өмнө хэрэглэх ёстой гэдэм билээ. Тэгэд би болохоор тэгэл залхуураал унтаад өгчин. Тэгээд би нэг доошогоо дэрлүүгээ хараад ингээд унтах юм дуртай байхгүй юу. Тэгэд нүр мөрөө тослох ч юм уу тэгээ унтчихаар ингээд хамаг бодог дэрлүү ингээд шингээд нүрнээс угаасаа харилчдیں۔ Тийм болохоор зовхны тосмос нэг түрхтгүй шүү дээ. Түрүүнийхээ нөгөө яриаг үргэлжлүүлэхэд хятадууд гинэ японочууд тийм чихэрлэг юм иддэггүй аль болох юмыг тийм органик амтгүйгээр нийцдэг болохоор тэр нас эрүүл мэндэд нөлөөлөд одоо эднэрийн чинь дундаж наслт нь 85-аас бараг 86 7-8. Тэгэхээр бүр амар урт наслдаг. Японч бүр дундаж наслтаараа дэлхийд нэгт ордог гэдэг чинь хоол хүнсний эрүүл ахуй аюулгүй байдал нь ялцч гүнхээр сайн болохоор ингэж үр дүн гарсан байгаа шүү дээ. Тэгээд бас нэг хэдэн маскнууд авсан. Гэтэ би өөрөө яг тогтмол маск тавиад идэггүй хүн болохоор тэгээд эднэр айгуул надад хэрэглэхдэггүй яг хугацаанд тусчихна. Монгол явах бол их ч нартаа зарим нь өгчээ.
Тэгээд өөртөө бас яг нүур угаадаг порлон хайж яваад гэтээ яг атайхныг олоогүй энийг зүгээр хэрэглээл үзье. Ер нь гоё порлон яг юм гоё хэрэглэдэг. Яг ингээ хэрэглэхэд дэвтэйхэн гоё порлон авъя гэж хайсан ч гэсэн энэ нүү дэлгүүрт амар олон хүнтэй заа. Тэгэд нэг юм ингээд тогтож үзэх боломжгүй исэн болохоор тэгэд харагдсан нэг порлон аваад ирсэн. За ер нь тэгэд нэг иймэрхүү юмнууд авсан. Тэгэд өөр дэлгүүрээс бас нэг их юм аваагүй дээ. Ер нь хятадууд Япон явж дэлгүүр хийсэн. Японд барааны үн хямдхан байдаг гэж тэгээд болсон. Гэхдээ миний бодлоор яг ингээд юм энгийн хэрэглээний төвшөнд бол Японд юусэн нэг тийм хямдхан санагдаагүй. Хятадууд болохоор хятадтай харьцуулахад хямдхан байна гэдэг юм а. Тэгэд би болохоор хятадд байсан ч гэсэн тийм энгийн л нэг одоо төвшнийг чгүй худалдаа авалт хийчдэг болохоор надад бол нэг тийм хямдхан санагдаагүй. Тэгэд гайгүй нэг дунджаас дээгүүр хятадууд гэдэг чинь л ер нь айгүй мөнгөтэй болчих шүү дээ. Тэд нар тэгэд Японыг хямдхан байна. Тэр тусмаа нэг үнэтэй брэндүүд Японд илүү хямдхан байна гэдэг. Тэгэд ер нь том дэлхийн одоо том брэндүүдийг бол хятадууд Японоос очиж хямд үнээр авах туртай гэдэм билээ. Тэгэд өөрсөн сайхан юу вэ гэвэл Японы нэг үйлчлэгээндэг сул талын хэлхөө. Японд нэг тийм хүргэлтийн үйлчлэгээ айгүй сул юм билээ. Одоо хятадас ч амар үнэтэй байрлал аль эсвэл бүр сумын жижиг газар хүртэл юм хүргэлтийн ажиллаж хамгийн их байдаг байхгүй юу? Ингээд тэнд дотор хүн л байгаа бол хоолой захиална, нуух юмаа захиална, хүргэлт хүнс одоо юу гэдэг юм бүх юмаа захиалж л байгаа шүү дээ. Тэнд ч хүмүүс хүргэж өгнө. Тэгээ Токиод бол ерөөсөө тэгж хүргэлтийн ажилтаа энэ тэр өнгөр гүйлддэггүй. Одоо ингээл Бээжинд одоо ингээл гэрийн үүдэнд одоо хотхны оршин суугчдаас илүү хүргэлтийн ажилтад л ингээл наашаа цаашаа гүйлдчихэдэг байхгүй юу? Тэгсэн чинь Токиод ерөөсөө тийм байхгүй хүргэлт аюу султай юм билээ. Ер нь хүмүүс өөртөө очиад авахыг илүүд үздэг. Тэгэд одоо ингээд дэлгүүрээс юм авлаач гэсэн миний авсан бараа гэрлүү хүргээд өг. Онлайн дэлгүүрээс ч авч энэ тэргээд ингэдэж хятадд бол ингэдэг байхгүй юу? Тэгэд хинч нэг амар их ачаа бараа ингээд өөрөө чирээл явахгүй шүү дээ. Тэгэд Японд бол тэгдэггүй юм билээ. Хүргээд өг гэтэнгүүт нэмэлт зардал аавна хүргэлтийн мөнгө гэж. Тэгчээ дээрэс нь хүргэж өгөх хугацаа амар урт. Бараг 7 хоног энэ тэргээд. Тийм болохоор хүргэлтийн үйлчилгээ айгүй султай санагцсан. Гэтэ мэдээж тэгэл Япончуудын амьдралын чадвар амар сайтай байгааг нь бол арт өмнөхийн тэд өөрсдийнхөө хөдөлгөөний төлөө энийг угаасаа нэвтрүүлдэггүй байж нэг магадгүй. Тэгэд нэг QR кодоо өөрсдөө хэрэглэдэггүй юм билээ шүү дээ. Одоо QR код чинь хамгийн ихэлж Японд зохион бүтээгдсэн гэл ингээл багш нар амар сүрхий QR кодны талаар ер нь их сургуулийн багш нар аягүй их тайлбарладаг байхгүй юу? Тэгсэрнэ QR кодоо өөртөө хэрэглэдэг. Одоо хятад гэхэд хоолны газар ороод меню, цаасан меню энэ төр бараг байхгүй шүү дээ. QR кодороо хоолой захиалчин, төлбөрөө төлчин. Тэгэд яг хүргэлтэл бол хүмүүс нь ширээн дээр аваад ирдэг ч юм уу. Япон одоо ажлын байраа хадгалах зорилготой юм бах та. Ерөөсөө тийм байхгүй. Менюгөө зөөгч нэрж өгнө, хоолой авчирна, төлбөрөө төлнө гэл ингээл. Тэгэд төлбөр төлөх систем нь ч QR-аар юм амархан биш. Цаасан мөнгө, зоосон мөнгө, карт энтер гэсэн нэг тийм харьцангуй дэвшилтэд бус төлбөр төлөх системтэй юм шиг санагдсан. Гэтэ тийм Японы энэ сул тал гэж бодохоор яалтчгүй Японд өөрсдөө зөв байгаад давуу тал үүсгдэг байж нэг магадгүй юм. Мэдээч энд бол нэгт ажлын байр байгаа, хоёрт мөнгө төгрөгч ингээд цахимдлуу шилжчихээр улсын хийн чинь гэсэн үг шүү дээ. Тэр мэдээлэл бүгдээрээ дата нь улсын мэдэлд бай чинь тэрийг одоо өөр орнд за тэгж хэлэхэ боллоо. За ер нь тийм л. За бай.